Оройн төр үзэгчдээ тавтай цагаан амарцгаж байна уу? Монголын мэдээ агентлаг цагийн хүрэлт мэдээллийн хөтөлбөрийнхөө пүрэвгаригийн дугаарыг эхэлж байна. Улсын их хурл хүүхэд харах үйлчилгээний хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхээр төлөвлөсөн байгаа. Энэхүү хуулийг бүрдүүлэхээр холбогдох хуулийн төслийг хэлэлцэж эхлээд байгаа юм. Хуулийн төслийг Монгол улсын ерөнхийлөгч санаачлан боловсруулсан. Монгол улсын ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан хуулийн төслөөр бол хүүхдийг 2 наснаас нь эхлэн хүүхэд харах үйлчилгээнд хамруулах боломжтой байхаар хуулийн зохицуулт хийх тухайд яригдж байна. Тухайн хууль батлагдсан гарсан нөхцөлд хүүхэд харах үйлчилгээний төвүүд байгуулагдах юм. Төвүүдийн үйл ажиллагааг дэмжих үүднээс улсын төсвөөс тодорхой хэмжээний санхүүжилт хийхээр тооцож байна. Тооцоо бол яг хуу нийгмээс зарж байгаа сургуулийн өмнөх насны цэцэрлэгийн нэг хүүхдийн сарын төлбөр бол 116 мянга гэж тооцсон байна. Энэ тооцоогоор хөдөө талд аваачаад Багдаар ч юм уу одоо ч зуны цагт хүүхдийн цэцэрлэгүүд ялангуяа цуслан гарсан малчтын тухайд ихээхэн шаардлагач байгаа. Энэ мөнгийг энэ тохиолдлуудад цэцэрлэг байгуулж байгаа төр цэцэрлэгүүдэд энэ мөнгө олдох уу? Хүүхд тарах үйлчлэгээний төв ийм байрны асуудал. Байр бол тустай, төв маань тустай байртай байна. Тустай байртай байгаа тохиолдолд ер нь хүүхд тарах үйлчилгээний төв байгуулагдсан тохиолдолд улсаас хоолны болон хувьсах зардлын мөнгийг бол одоо өгнө гэдэг энд хуулийн төсөлд оруулсан байгаа. Урьдчилсан тооцооноос үзвэл хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг хэрэгжүүлэхийн тулд 2015 онд улсын төсвөөс нийт 54 тэрбум гаруй төгрөгийн санхүүжилт хийх шаардлага үүсэх юм. Харин хүүхэд харах үйлчилгээг зөвхөн цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа хүүхдүүд рүү чиглүүлэх биш, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг ч адилхан хамруулдаг байх боломж бий эсэх тухайд чуулганы нэгдсэн хуралдааны үеэр хөндөгдлөө. 6 наснда хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд сургуульд орж чадахгүй тохиолдолд 8 наснд ч юм уу орж байгаа энэ тохиолдолд 8 нас хүртэл тэр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг харж байгаа эцэг эхийг ажил хөдөлмөр эрхлэх тэр боломжоор хангах зохицуулалтыг энэ хуулийн төслөөр хийж болох уу? Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан одоо тусгай сургуулийн өмнөх боловсролын ч гэдэг юм уу ямар нэгэн тусгай хуулиар одоо босрол олох асуудлыг шийдвэрлэгдээгүй байгаа. За хөгжлийн бэрхшээлийн түвшин өндөртэй заашгүй нарийн мэргэжлийн дэмжлэг тусалцаатай хүүхдүүдэд зориулсан улсын хэмжээнд ерөөсөө цорын ганц тусгай цэцэрлэг ажилладаг. За энэ жилийн тухайд манай яамнаас санаачлаас хөрөнгө оруулалтын асуудлыг эцсийн засгийн газрын тусламжтайгаар шийдээд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан сэргээн цэцэрлэгийн болон цэцэрлэгийн төвүүд баригдаж байгаа. Энэ чиглэлээр бол шийдэгдэнэ. Улсын хурл хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг батлан гаргаснаар цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа хүүхдүүдийн эрхийг хамгаалах, эрсдэлгүй эсэм мэнд өсч өмүүжих нөхцөлийг нь бүрдүүлэх, иргэдийг ажлын байртай болох боломжийг бий болгох эерэг нөлөө үзүүлнэ гэж гишүүд тайлбарлаж байна. Улсын хурл хуулийн төслийн хэлцүүлгийг үргэлжлүүлнэ. Засгийн газар төрийн өмчийн харилцааг боловсронгуй болгохтой холбогдсон зарим талын шийдвэрийг гаргасан байна. Мөн зарим агентлагийн удирдлагуудыг албан тушаалаас нь чөлөөлж шинээр томилгоо хийгээд байна. Засгийн газар улсын их хурлын зарим гишүүний санаачлан боловсруулсан төрийн өмчийн тухай хуулийн төслийн үзэл баримтлагыг дэмжиж байна. Тухайн хууль батлагдсан нөхцөлд төрийн болон орон нутгийн өмчийг нэгтгэх нь төрийн өмчийн хороог татан буулгаж, чиг үүргийг нь сангийн яамны харьяалдах төрийн сан шилжүүлнэ гэсэн чиглэлтэй байна. Харин төрийн захиргааны албан хаагчид төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдсон ажилдаг одоогийн зарчмыг өөрчлөх шийдвэрийг засгийн газар гаргасан байна. Төрийн өмчийн орооноос товлон ажиллуулахдаа бол төрийн захиргааны албан хаагчид, зарим яам агентлагийн томоохон албан тушаалтан газрын дарга мэргэжлэнүүдийг энд олноор оруулдаг юм байна. Нийтдээ бол 470 хэдэн одоо туузын гишүүн байдаг, төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд дарга нар. За энэ 170 гаруй нь бол төрийн захиргааны албан хаагчид юм уу яам газрын дарга нар байгаа. Тэгэхээр энэ бол зохистой биш байна гэдгийг бол өнгөрсөн туршлага харуулсан. За энд яагаад зохисгүй байна вэ гэвэл энд бас 2-3 зүйлийг хэлж байгаа. За юуны өмнө бол төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн одоо төрийн захиргааны албан хаагч байгаа нь бол зах зээлийн шударга өрсөлдөөнийг одоо тэнд одоо харьцтай юм үйлийг явуулах бололцоотой байдаг. Ягаад гэвэл өндөр албан тушаалтай шийдвэр гаргахч бол өөрийнхөө компани давуу байдлыг олох юм байдлаас ажиглагдгаа гэж.
Харин ерөнхий сайд тагнуулын ерөнхий газрын даргаар Хурцыг, цагдаагийн ерөнхий газрын даргаар Чингис, татварын ерөнхий газрын даргаар Ариун сан, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газрын даргаар Бэлэгт нарыг томилсон байна. Улсын хурал авилгатаа тэмцэх газрын дэд дарга Хурцыг албан тушаалаас нь чөлөөлөөгүй байхад ерөнхий сайд өөр агентлагийн удирдлагаар томилсон хууль зөрчсөн эсэх тухай зарим хэвлэлээр бичигдэж байгаа юм. Харин ерөнхий сайдын шийдвэр хууль зөрчөөгүй гэсэн тайлбарыг хэвлэлийн төлөөлөгч нь өглөө. Монгол Улсын ерөнхий сайд сайхан бэлэг өнөөдөр бизнес эрхлэгчдийн төлөөлөлтөд уулзлаа. Өнөөгийн эдийн засгийн хүндрэлийг давахын тулд шинэ засгийн газар гол бодлогоон эдийн засгийг тогтворжуулахад чиглүүлнэ. Харин энэ бодлогын гол тулгуур нь хувийн хвшлийг дэмжих ажил учраас богино хугацаанд ямар оновчтой шийдлүүд хэрэгтэй байгаа талаар сан солилцох нь энэ уулзалтын гол зорилго байлаа. Уулзалтын эхэнд шинэ засгийн газраас бизнесийг дэмжсэн прагматик бодлого хэрэгжүүлнэ. Өөрөөр хэлбэл боловсруулсан дүрм журмын тоогоор биш, үр дүнтэй хэрэгжүүлсэн төслийн хэмжээгээр ажиллаан үнэлнэ. Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар энэ чиглэлийн бодлогын хэд хэдэн шийдвэрийг гаргаж, яам агентлагуудад үүрэг өгсөн, ерөнхий сайдын дэргэд эдийн засгийн үндэсний зөвлөл ажилуулж, эдийн засгийг дэмжих хөтөлбөрүүдэн хамтран хэрэгжүүлнэ. Макро эдийн засгийг тогтворжуулах, гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг татах, бизнесийн орчныг сайжруулах, бүтээн байгуулалт болон гадаад худалдааг идэвхжүүлэх чиглэлээр хувийн хвшлийнхний санаачлагыг төрийн бодлогод тусгах энэ зөвлөлд ажиллах төлөөллөөн санд болгох боломж нээлттэй юмаа гэж ерөнхий сайд хэллээ. Түүнчлэн хувийн хвшлийн үйл ажиллагааг боомлдог төрийн хүндэс суртал шат амжилгыг халах 10-аад хуулийг засгийн газраас улсын хуралд өргөн бариад байгаа. Бизнесийн орчинд шинжил хийх эдгээр баримт бичгүүдийг батлуулахад засгийн газар хүчин чармайлт гаргана. Татвар гайлын үйл ажиллагаанд дөрвтэй өөрчлөлтийг хийн, цаашид ийм уулзалтыг банк санхүүгийн салбарынхан хөрөнгө оруулагчид, олон улсын байгууллагууд, экспертүүдийн төвшөнд үргэлжлүүлж, шинэ оноос өмнө ирэх жил хэрэгжүүлэх бодлого үйл ажиллагааны талаар нэгдсэн ойлголцолд хүрэхээр зорж байна гэж засгийн газрын тэргүүн онцоллоо. Харин бизнес эрхлэгчдийн зүгээс ерөнхий сайд улс төрийн бүх намыг засгийн газартаа үргэлжлэн нь маш зөв алхам болсон. Нам фракцуудаас ангид мэргэжлийн засгийн газар эдийн засгийн зөвлөлийг байгуулан ажилуулах нь оновчтой шийдэл гэж хэллээ. Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим ажил олгогч эзэдийн нэгдсэн холбоо SEO Global-с зохион байгуулсан энэ удаагийн уулзалтанд 70 гаруй томоохон компанийн удирдлагууд оролцсон байна. Дараагийн мэдээ. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын өнөөдрийн хуралдаанаар нийслэлийн 2015 оны төсвийн төслийн 1-р хэлэлцүүлгийг хийлээ. Энэ жил эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаатай холбоотойгоор нийслэлийн төсвөөс зарим зардлыг хэмнэж байгаа юм а. Нийслэлийн 2015 оны төсвийн төслийг үндсэн 3 бодлогын чиглэлд тулгуурлан боловсруулсан байна. Ингэхдээ нийслэлийн засаг даргын 2013-аас 16 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, нийслэлийн 2015 оны эдийн засаг нийгмийн зорилтыг хангах зорилгоор нийслэлийн төсвийн орлогыг боломжит бүх их усүрийг дайчлан эдийн засгийн хүндрэлтийн үед татварын орлогын хэмжээг өмнөх оны түвшингөөс бууруулахгүй байх зарчмыг баримтлаж байна. Мөн Монгол Улсын их хурал засгийн газраас баримталж байгаа бодлогын өрөөнд төвчиж болох урсгал зардлыг бууруулах, орон тооны давхцлыг арилгах чиглэлээр төсвийн төслөө боловсруулжээ. Хэд хэдэн байгууллагуудыг бол нэгтгэх юм ажиллагаа явагдаж байгаа, бие даалгах юм ажиллагаа явагдаж байгаа. За нэгдүгээрт бол манай нийслэлийн арья Улаанбаатар чуулга гэж байдаг та нарт мэднэ. Улаанбаатар чуулгыг соёлын төвөргөтэй нэгтгэж ажил одоо нэг байгууллага болгож ингээд ажилуулна. Мөн биеийн тамирын газар, соёлын газар гэж тусдаа бие даасан агентлагууд байдаг. Тэгээ нэг яам нь нэг байдаг учраас бид нар бас энэ хоёр агентлагийг бас нийлүүлэх юм төлөвлөгөө хийсэн байгаа. За гэр хорооллыг орон сууцчлуулах төсөл гэж нэгж байдаг. Энийг орон нийслэлийн өмчт орон аж ахуйн тооцоотой орон нутгийн үйлдвэрийн газар болох ийм ажлыг бас энэ 15 онд хийндэ. Энэ жил нийслэлд 178.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлыг хийхээр төлөвлөж байна. Үүнд 117 тэрбум төгрөгийг шинээр хийх бүтээн байгуулалтын төсөл хөтөлбөрт, 19.2 тэрбум төгрөгийг төр хувийн хвшлийн хамтын ажиллагааны дагуу концессийн гэрээр хийгдэх ажилд, 42.1 тэрбум төгрөгийг өмнөх онд эхлүүлсэн энэ онд үргэлжлүүлэн хийгдэх төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхээр төлөвлөсөн байна. Төсвөө хэмнэх бодлого баримтлаж байгаа ч зайлшгүй их шаардлагатай байгаа ажлуудаа үргэлжлүүлэхээр
төсвийн төсөл тусгажээ. Налаа хот бол Улаанбаатар хотын дагуул хот болж цаашдаа хөгжин бие даасан байдалтай болно. Тийшээ бол одоо иргэдийн одоо нөөцлүүд бол нэлээд идэвхтэй байгаа. Тийм учраас бид нар бол налаахыг бол хөгжүүлэх, баг нуурыг хөгжүүлэх энэ чиглэлийг бол идэвхтэй барьж байгаа. За мэдээж одоо туул тосгоны үед бол та нар ойлгомжтой хотоос алслагдсан ийм тосгон тийшээ бас иргэд нэлээд одоо суурьшиж байгаа. Тэгээд иргэдэд зориулсан эрүүл мэндийн үйлчилгээ бол тэнд байдаггүй. Тийм учраас тэнд бас эмнэлэг жижиг аврын эмнэлэг байгуулахын ажлыг бол зохион байгуулж байна. Улаанбаатар хот улсын төсөвт жилдээ 41 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлдэг. Эх оноос энэ орлогыг өгөхөө болж сангийн яамнаас боловсруулсан төслийн дагуу хөгжлийн бэрхшээлтэй Ахмад Настан, оюутан, цагдаа нарын нийтийн тээврийн хэрэгслийн хөнгөлтийн 53.1 тэрбум төгрөгийг нийслэл хариуцахаар болсон. Энэ нь хотод 12 гаруй тэрбум төгрөгийн зардал шинээр нэмэгдсэн гэсэн үг. Харин нийслэлийн боловсрол, эрүүл мэнд, биеийн тамир, соёлын байгууллагын ажилтнуудын цалин, урсгал зардал болох 280 тэрбумыг улсын төсвөөс шийдвэрлэхээр болсон юм а. Агаарын бохирлыг бууруулах ямар арга зам байна, түүнийг Монголд хэрхэн хэрэгжүүлэх боломжийн талаар өнөөдөр эрдэмтэн судлаачид болон салбарын төлөөллүүд хэлэлцүүлэг хийлээ. Эрчим хүчний технологийн үр ашгийг дээшлүүлэх, төвлөрсөн дулааны их үүсвэрийг нэмэх, барилгын дулаан алдагдлыг бууруулах зэрэг олон санааг тэд дэвшүүлж хийж хэрэгжүүлсэн туршилтаан танилцууллаа. Улаанбаатар хотын орон сууцны барилгын 70 орчим хувь нь олон жилийн өмнө баригдсан угсармал барилгууд. Ийм барилгуудын дулаан алдагдал өндөр байдаг нь агаарын бохирдол үүсэх гол шалтгаан болж байгааг шинжлэх ухааны академийн судлаач ярьж байна. Учир нь дулаан алдагдал их байх хэмжээгээр дулааны цахилгаан станцууд их нүүрстүүлнэ. Тэр хэрээр агаарын бохирдол нэмэгддэг байна. Харин дулаан алдагдлыг бууруулах аргыг Монголд хэрхэн хэрэгжүүлж агаарын бохирдлыг хэдэн хувь бууруулах боломжтой талаар тэрээр ингэж ярьлаа. Нэг ч ашигтай талбай одоо Улаанбаатар хотын барилга, угсармал барилгын нэг ч ашигтай талбайг халаахын шаардлагатай дулааны энерги хэмжээ бол 350 кВт цаг байна. Энийг бид цаашид 100 кВт цаг болтол нь бууруулах ийм боломж байна. Бууруулж чадвал бид 750 орчим сая кВт цаг дулааны эрчим хүчийг жилд хэмнэн. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр ойролцоогоор одоо 562.5 мянган тонн нүүрсийг бол хэмнэх боломж бидэнд бүрдэж байна. Дулааны цахилгаан станцаас гадна нийслэлийн агаарын бохирдолд гол нөлөө үзүүлж байгаа зүйл бол гэр хороолол. Гэр хорооллын айл өрхийг цахилгаанаар халааж агаарын бохирдлыг бууруулсан олон улсын туршлагыг Монголд хэрэгжүүлэх боломжийг судалсан доктор Пүрвдорж дараах мэдээллийг өгч байна. Тодорхой айлууд дээр туршилсан дүнгээр бол авч үзэж байгаа. Ингээд туршилтын дүнгээс аваад үзэх юм бол сайн дулаасан, зөв барьсан, зөв хэрэгжилж чаддаг айл бол цахилгаанаар өөрийнхөө гэрийг халаахад нүүрснээс хямд байх юм байна. Тэрнээс илүүгүй байна гэдэг нь сая одоо туршилт судалгааны дүнгээр гарч ирж байна л да. 6-8-ын талбайтай байшинд бол нэг 70-аас 100 мянган төгрөгийн цахилгаан гаргах жилд сард бол. Тэгэхээр би нэг нүүрстэй өрсөлдөж чадах юм байна л гэж. Судалгаанд суурилсан туршилтыг танилцуулж, туршилтаас гарсан үр дүндээр тулгуурлан маш нарийн төлөвлөгөөтэй бас хамтын хүчээр ажиллах хэрэгтэй гэж судлаачид дүгнэж байна. Энэ төлшний технологи сайн төлшийхэд бол сайн технологи хэрэгтэй. Ийм учраас бол үнэн өсдөг. Тэгэхээр энийг бол харгалзаж төлшин дээр бол мөнгө зарах хэрэгтэй. Одоогийн байдлаар бол импортын зуухаар хангаж штэ. Одоо түүрэх зуух гэж ярьдаг. Энэ зуух нь бол тодорхой хэмжээгээр бол агаарын бохирдлыг бууруулахад ашиглагдал байна. Гэхдээ өшөө сайн зуухыг бол болж өгвөл дотоодоо үйлдвэрлэдэг. Ингээд дотоодын үйлдвэрсэн зуугаар хангаж өгвөл энэ бол арга зам зөв болов уу гэж бодож байна. Дээр дурдсан саналуудаас гадна агаарын бохирдлыг бууруулахын тулд ногоон байгууламжийг нэмэх, эко тээврийг ашиглах, цэвэр түвшний технологиг хөгжүүлэх гээд олон арга зам байгааг хэлэлцүүлэхт оролцогчид хүндэж байлаа. Бохирдлыг бууруулах ямар арга байгаа тухай санал туршилгаа хуваалцаач гэсэн шийдвэр гаргагч байгууллагуудын хүсэлтээр тэд инхүү цуглаж цаашдаа хамтрах ажлынхаа эхлэлийг тавьж байна. Дараагийн мэдээ. Эрчим хүчний зохицуулахороо цахилгаан дулаан эрчим хүчний үн тарифыг шинжилэн баталлаа. Шинээр батлагдсан зарим хүчний үн тарифын өөрчлөлт 12 дугаар сарын 5-ны өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлнэ. Эдийн засгийн байдалтай уялдуулж эрчим хүчний үн тарифыг эндэгжүүлсэний үр дүнд салбарын хэмжээнд гардаг алдагдлыг бууруулах, хэрэглэгчдэд нийцсэн төлбөр хураамжийг бий болгосон гэж үзэж байна. Эрчим хүчний салбар байнгын алдагдaltaй, аваарын байдалтай ажиллаж ирсэн байдал нааштай эргэх бололцоо бүрдсэн, мөн эдийн засгийн нөхцөл байдалтай сайн уялдсан үн тарифын системд шилжснээр хэрэглэгчдэд хүндрэл үүсэхгүй гэдгийг өнөөдөр мэдээлж байна. Учир нь манай улсад анх удаа эрчим хүчний үн тарифыг индексжүүллээ.
Тодруулбал эрчим хүчний индекс гэдэг нь хэрэглээний үн тариф, үйлдвэрлэлийн үн тариф, импортын барааны үн тариф, валютын ханшигээд бүх талын үзүүлэлтийг нэгтгэсний эцэст эрчим хүчний үнийг тогтоодог олон улсад шалгарсан тогтолцоо юм а. Энэ дагуу эрчим хүчнийг зохицуулах хороо 11 сарын 19-ний өдөр эрчим хүчний үн тарифт дараах өөрчлөлт оруулжээ. Тарифын индексчлэлтийн мөрдөгдөх хугацаа бол 12 дугаар сарын 5-ны өдрөөс бол хэрэгжиж эхэлнэ. За цахилгааны хэрэглэгчийн тарифт бол 985% өөрчлөлт бол дунджаар орж байгаа. Дулааны эрчим хүчний хэрэглэгчийн тарифт бол 13% дундаж өөрчлөлтүүд бол тус орохоор индексжүүлэгдсэн байгаа. За өмнө нь эрчим хүчний салбар жилдээ 416 тэрбум төгрөгийн орлого олж, эргээд 481 тэрбум төгрөгийн зарлага гаргадаг байсан. Энэ нь жил бүр дунджаар 65 тэрбум төгрөгийн алдагдал хүлээдэг. Энэ хүндрэлээс болж гал алдахад хүрдэг буюу эрчим хүчний компаниуд дампуурах эрсдэлээр ажиллаж ирсэн гэдгийг мэргэжилтнүүд хэлдэг. Тэгвэл үн тарифыг индексжүүлж өөрчлөлт оруулснаар уян хатан зохицуулах боломж бүрдэж байгааг онцолж байна. Үн тарифын зохицуулт 2014 онд хийгдснээр бол ирэх 2015 онд бүтэн жилийн дүнгээр бол эрчим хүчний салбарын алдагдал бол буурахад орлогын хэмжээ бол 70 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэхээр ийм зохицуулт хийгдсэн байна. Энэ алдагдлаа бууруулж байна. За ингэснээр алдагдал бол бас компаниудын хувьд бол бид ямар бодлого чиглэл барьж байгаа вэ гэхээр хэдийгээр өмнө нэмээд исэн ч гэсэн зохицуулах газраас тийм ээ. Компаниуд бас өртөг зардлаа өсгөөд нэмэгдүүлээд байх юм бол энэ алдагдал буухад бас хүндрэлтэй дээ. Тийм учраас зүгээр энэ бодит өртөг зардал дотор бол бас компаниудын өөрсдийнх нь үйл ажиллагаанаас хамаарсан зөв бус алдагдал мөн санхүү эдийн засгийн холбоотой зардал өртгөө нэмэгдүүлсэн ийм зүйлүүдийг бол бас бид нэр бууруулахыг бол компаниудад шаардж байгаа. Эрчим хүчний салбарт цахилгаан, дулаан эрчим хүч үйлдвэрлэдэг, дамжуулдаг, түгээдэг гээд нийт 80 орчим компани ажилладаг. Тэр болгоны зовлон сонсож үн тарифид өөрчлөлт оруулахгүй гэдгийг эрчим хүчний зохицуулах хорооноос мэдээлж байгаа юм. Энэ нь зохиомл өсөлт бий болгох сул талтай, харин эдийн засгийн олон талд судалгаа үзүүлэлтийг нэгтгэж индексжүүлсний үр дүнд үн тарифыг тогтоодог болж байгаа нь энэ салбарын томоохон ололт гэдгийг мэдээлж байна. Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал хүндхэн тусч байгаа талаар олон нийтэд хандан мэдээлэл хийлээ. Жишээ нь гутлын нэг үйлдвэрийн борлуулалт өнгөрсөн онд 300 хос гутлаар хэмжигддэг байсан бол өнөөдрийн байдлаар энэ тоо хэмжээ 150-д хос гутлаар хязгаарлагдаж байна. Хэдийгээр эдийн засаг хүнд иргэдийн худалдан авах чадвар буурч байгаа ч гэлээ манай улсын хилээр олон мянган гутал орж ирсээр байна. Тиймээс худалдан авч байгаа бараа бүтээгдэхүүндээ дүгнэж үндэсний үйлдвэрлэлээр дэмжсэн сонголт хийхийг үйлдвэр эрхлэгчид хүсэж байна. Үндэсний үйлдвэрлэгчдэд дэмжиж худалдан авалт хий гэхээр нэгдүгээрт чанарын асуудал хөндөгддгөө. Чанар нь эргэлзээтэй гутал авч байхаар өмнөх жишгээр гадны улсад үйлдвэрлэлсэн гутлыг худалдан авдаг гэж хэлэх иргэн олон. Тэгвэл үйлдвэр эрхлэгчид энэ асуудалтай хэрхэн анхаарч байгааг асуухад ийм хариулт өглөө. Дээр үуч бид нар ч ингээл суугаал гараараа хадаад идэв шүү дээ. Одоо бол тэгэхээр болцсон шүү дээ. Бүгднийг хийгээ шалганы машинд цавууд чигээ шалганы машин шахдаг болсон. Яг адилхан нөгөө солонгос ус нөгөө яг зориултын цавуугаа авцраад хэрэгэлдэг болсон тий. Одоо нөгөө тухайн үеийг бодох юм бол одоо материал авчир зардаг хүмүүс маань хүртэл яг тийм чанаржуу материалуудыг авчир зардаг болсон. Мэргэжил одоо завгар мураас хавгуулаа тий. Мэргэжил тал дээр бол их гологддог байсан. Тэр утгаараа ер нь хүмүүс ихнээс нь жоохон ойшоохгүй лээж авснаас л жоохон тиймэрхүү байдаг байх гэж байна. Одоо бол манай гутлынхан бол янзын сайдаг болсон гутлыг. Хоёр талын хариуцлага байна гэдэг чи яриад байгаа байхгүй. Худалдан авч нь ав. За тэр нь чанар муутай болцсон бол тэр үн дээр нөө худалдан авч нь очиж шаардлага тавих хэрэгтэй. Тэг шаардлага тавихгүй за таны гутлын ингэчлээ гэд. Тунгууд үйлдвэр эрхлэгч биднээс эндээс алдаанаасаа суралцаад тэр үнээсээ уучлалгуугаа түрүүнд биелсэнтэй уучлалгуугаа шинээр дахиж гутал өгдөг юм уу? Ийм юм явагдана. Улсаас жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих сан байгуулсан. Энэ сангаас Чингэлтэй дүүргийн 40 гаруй иргэн зээл авч, техник тоног төхөөрөмж авч үйлдвэрлэлээ өргөжүүлж байна. Гэхдээ зөвхөн бага хүүтэй хөнгөлөлттэй зээл олгоод орхиж болохгүй анхаарах зүйлч байгааг хэллээ. Эх орондоо үйлдвэрсэн бараа бүтээгдэхүүнийг борлуулдаг тийм борлуулалтын нэгдсэн том дэлгүүр ч юм уу шүлжээ ч юм уу энийг бол бас бий болгох шаардлагатай. Импортоор орж ирж байгаа ижил төстэй одоо бүтээгдэхүүнүүдийг одоо Монгол улсын хилээр орж ирэхэд одоо тодорхой хэмжээний гайлын татварыг нэмэгдүүлээд өгвөл бас өөрсдийн дотоодын үйлдвэрлэлс сэргэх боломжтой юм.
Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид томоохон үйлдвэрүүд нийлээд дотоодын гутлын зах зээлийн 50%-ийг хангах боломж хэдийн бүрдчихэд байгаа юм а. Тэд гар ажиллагаагаар бус машин тоног төхөөрөмж ашиглаж олон жилийн эдлэгээ даах гутал үйлдвэрлэхээр зорж байна. Яг энэ үед нь төр иргэдийн дэмжлэг тэдэнд хэрэгтэй байгаа юм а. Ийхүү том жижиг гэлтгүй үндэсний үйлдвэрлэл эрхлэгчид зах зээлд чанартай бараа бүтээгдэхүүн нийлүүлэхийн төлөө хичээж тоног төхөөрөмжөд сайжруулж байна. Мөн Монголдон үйлдвэрлэдэггүй бараа бүтээгдэхүүний үйлдвэрийг ч эх орондоо оруулж ирэхээр олон аж ахуйн нэгж ажиллаж байгаа юм. Бид барилгын материалыг импортлдог биш, экспортлдог болох зорилготой үндэсний үйлдвэрийг энэ удаад сурвалжиллаа. 888 төслийн 189-нд барилгын салбарынх эдгээр төслийн нэг нь хуванцрын анхны үйлдвэр байгуулах төсөл юм. Барилга байгууламж барихад нэн шаардлагатай пүрүүс буюу хан таацны хүчлэлтийн дор дэвсдэг мод, хар паниар, мөн вакуум цохны гол материалыг бид модны үртэс хуванцраас гарган авсан түүхий дээр эх оноос эхлэн эх орондоо үйлдвэрлэнэ. Ингэснээр хумигдж байгаа ойн сангаа хамгаалахаас гадна гаднаас худалдан авдаг бүтээгдэхүүний тоо хэмжээж багасах юм а. Үндэсний хоёр үйлдвэр маань за вакуум цонхны гол бэлтгэсэн бол 10 гаруй хувийг нь үйлдвэрлэдэг юм байна. Тэгвэл за 888 төслөөс санхүүжих хуванцрын үйлдвэр ашиглалтанд орсноороо за энэ зах зээл буюу вакуум цонхны хуванцар материалын бол 70-аас 80 орчим хувийг нь бол дангаараа хангах хүчин чадалтай болох юм байна. Энэ бүтээгдэхүүнийг барилгын салбарт нэвтрүүлснээр хучилтын маань гадаргуу маш цэвэрхэн тэгээд хэлбэрийн ажилтгүй мөн дээрээс нь бетоны усаа уухгүй болохоор бетон маань яг марка барих тийм давуу талтай байгаа. Энэ технологи маань болохоор ерөнхийдөө Солонгос, Хятадд ерөнхийдөө одоо нэвтрээд эхэлсэн шинэ технологи байгаа. Нэг удаагийн бүтээгдэхүүн хар байнарыг бид нэр хэрэглээд гаргачих юм бол энийг олон жилээр одоо ашиглаад эдийн засаг нэг одоо ахиж хэдэн жил одоо худалдаж авахгүй тэр компани бас бий болох нь дээ. 3-аас 4 удаа ашигладаг панерыг 15 удаа ашигладгаар хийгээд нэг удаа бид нэр өөрсдөө ингэж хийгээд авчих юм бол манай компанидаа өөрсдөө энэ айгүй маш их ээлтэй зөвхөн компани хэмжээнд гээд маш их орлогыг буцаан оруулах тийм дүр зураг харагдаад байгаа юм байна. Нийслэл хотод 2 жилийн өмнө 120 орчим орон сууц ашиглалтанд орсон. Тэгвэл өнгөрсөн онд 150-ад орон сууц баригдаж, тоо хэмжээ нь нэмэгдсэн байна. Энэ бол том зах зээл учраас барилга барихад шаардлагатай нэг ширхэг хадаасаач гэсэн гаднаас авахгүй байх зорилгоор энэ компани тоосго, блок, ил сайрганы карьер, бетон зуурмгийн үйлдвэрийг байгуулж эхэлсэн. Ингэж барилгын компани барилгын гол материалуудаа өөрсдөө үйлдвэрлэх нь эргээд иргэдийн амьдралд ч нөлөөлөх ач холбогдолтой юм а. Одоо барилгын одоо үнд орд нөлөөлөд байгаа энэ хийцэлтэй энэ бүтээгдэхүүнийг өөрсдөө дотоодоо үйлдвэрлэдэг нь хүн болгоны одоо барилга орон сууцтай болох, байшинтай болох одоо үе таалга нь эхнээсээ нээлттэй болж байгаа юм шиг хэлбэрлэлтэй. Өөрөөр хэлэх юм бол үнийг одоо бид нэр сая 250-аас дээш гарахгүйгээр одоо Монголдо байнга одоо орон сууцаа зохих одоо зорилт төлбөлгүүдтэй одоо гаргаад авах болцоотой болчихно гэсэн. Төв аймагт баригдах хуванцрын үйлдвэр нийтдээ 5.6 тэрбум төгрөгөөр босч байгаа юм байна. Үүнээс Чингис Бондоос 3.8 тэрбум төгрөгийн санхүүжилт авчихсан. Үйлдвэрийн барилгын ажил эхэлсэн. Эх оны 5 дугаар сард нээлттэй хийж 7 дугаар сараас бүтээгдэхүүнүүдээ зах зээлд нийлүүлж эхэлнэ. Ингэснээр Төв аймгийн 30 хүн байнгын ажилтай болж гаднаас авдаг тулаас мод, хар панерийнхаа 70% нь бид эх орондоо үйлдвэрлэнэ. 2010 онд хийсэн судалгаагаар манай улсад 110 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэд байдгаа гэсэн дүн гарсан. Эрүүл мэндийн болон нийгмийн хамгааллын тухай хуулиудад эдгээр иргэдэд зориулсан 60 гаруй заалтад тусгагдсан байдаг ч энэ нь хангалттай хэрэгжихгүй байгаа гэж олон нийт шүүмжилж байна. Тэгвэл төрийн бус байгууллагууд хамтран хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуулийн төслийг санаачилж байна. Хуулийн төслийг боловсруулж эхлэх шатанд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн онцлог тус бүрийн хүрээгээр тэдний эрхийг хамгаалах төрийн бус байгууллагын гишүүн болон бусад холбогдох хүмүүстэй 10 орчим удаагийн уулзалт зохион байгуулж саналыг нь авсан байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн төслийг хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яамны сайдын зөвлөлөөр хэлэлцүүлж улмаар засгийн газрын хурлаанаар оруулж дэмжлэг аваад байгаа юм байна. Бид нар өөрсдөө ингээд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс сэдэж гисэн бас янз бүрийн мэрэгчлэлтэй янз бүрийн мундаг аюултай чадварлаг хүмүүс маш байдаг. Тэр хүмүүс ажил аврыг гээд очиход ерөнхийдөө байгууллагууд бол одоо бас хөгжлийн бэрхшээлтэй гэдэг өнцгөөс нь хардаг. Тийм бол одоо бидний хөгжлийн бэрхшээлтэй гэдэг маань өөрөө иргэд биднэрт маш их бэрхшээл болж байгаа байхгүй ажил ороход. Тэгээд одоо тэр
болгоныг одоо сайжруулж өгөөсэй. За тэгээд нийгмийн хандлагыг өөрчилж өгөөсэй ч юм хамгийн гол нь хүмүүс хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс ч гэсэн бид нэр өнөөдөр хүн учраас эрхээ бусдтай адилхан эрх хэдлэгийг хүсэж. Өмнөх хуулийн зүйл заалт стандартууд байгаа мөртлөнгөөс хэрэгжихгүй байна гэд. Тэгэхээр энэ хууль дээр бидний гол оруулж байгаа зүйл бол хариуцлагын механизмыг оруулж өгж байгаа. Хэрэгжүүлээгүй бол хөдөлмөрийн доод түвшний одоо 50-аас 60, 60-аас 80 хүртэлх одоо ийм мөнгөн төгрөгөөр бол одоо юу яана торгоно. Тэр эрхийн хүртэл одоо үйл ажиллагаа явуулах эрхийн зогсооно гэсэн ийм хариуцлагын зүйлүүдийг энд оруулж өгсөн. Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар хөгжлийн бэрхшээлтэй хүнд эрх чөлөөг эдлүүлэх нөхцөлийг бүрдүүлэх хууль зүйн үндэслэл боловсронгуй болж улмаар эдгээр хүмүүсийн эрх боддоор хэрэгжих нөхцөл бүрднэ. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүн олон нийт хамт олонны хүрээнд хөгжих эрх зүйн орчин бүрдэж тэдгээрт үзүүлэх нийгмийн үйлчилгээ хүртээмжтэй болж хүрээн өргөжин чанаранч дээшлэнэ гэж хууль санаачлагчид нь үзэж байгаа юм байна. Одоогийн энэ хуулийн төсөл маань нэгсэндээ хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн нийгэм хамгааллын шинжилсэн энэ төсөл маань хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай үсэл баримтлалыг шингээсэн. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг нийгмийн амьдралд оролцоог нь одоо хангах зориулагдсан. Ийм л одоо хуулийн төсөл хийгдэж байгаа юм. Хөгжлийн бэрхшээлтэй хүн өөртөө итгэх, өөрийн бодит боломжинд тулгуурлан хөдөлмөр эрхлэх, өөрийн онцлог хэрэгцээнд нийцсэн нийгмийн үйлчилгээнд хамрагдах боломжийг бүрдүүлэх, мөн хөгжлийн бэрхшээлтэй хүнд ээлтэй дэд бүтц бий болгоход хуулийн үндсэн зорилго оршиж байгаа юм байна. Цагийн үрдтэй хамтдаа баярлалаа. Хөтөлбөрийн дараагийн хэсэгт анхаарлаа хандуулцгаана уу. Монгол банкны мөнгөний бодлогын зөвлөл өнөөдөр хуралдаж мөнгөний бодлогын саналыг хэлэлцэж хэллээ. 2015 онд улсын төсөвөд хэлэлттэй батлагдсан төлбөрийн тэнцэл алдагдaltaй хэвээрээ байгаа. Мөн гадаадын шууд хөрөнгө оруулалт сэргээгүй ийм орчинд мөнгөний бодлогод ямар өөрчлөлт оруулах нь анхаарал татсан асуудал болоод байна вэ? 2013 оны 6 дугаар сараас 2014 оны 7 дугаар сарын эцэс хүртэлх хугацаанд Монгол банкны мөнгөний бодлогын зөвлөл бодлогын хүүг 10.5% хэвээр хадгалж байсан. Харин 2014 оны 8 дугаар сараас мөнгөний бодлогын хүүг 1.5%-аар нэмэгдүүлэн 12% болгох шийдвэр гаргаад байсан юм а. Ингэснээр инфляцийн түвшин тогтворжиж байгаа гэж эдийн засагчид хэлж байна. Харин энэ онд мөнгөний бодлого ямар байх талаар мөнгөний бодлогын зөвлөл хэлэлцэж эхлээд байна. Инфляцийг дунд хугацааны зорилттой түвшин болоход 7% байлгахын тулд нэг талаас улсын төсвийг тодотгож, төсвийн зардлыг бууруулж, зохистой болгох. Нөгөө талаас эдийн засагт орж ирэх гадаад валютын урсгалыг сайжруулах замаар төлбөрийн тэнцлийг ашигтай болгох. Улмаар эдийн засгийн доктортой өсөлтийг бий болгоход шаардлагатай санхүүгийн их өсвөрийг нэмэгдүүлэх нь чухал байгааг судлаачид онцолж байгаа юм а. Дараагийн мэдээ. Манай улс ардчилсан нийгэм цогцлон байгуулад 24 жил болж байна. Гэсэн ч өнгөрсөн энэ хугацаанд олон нийтийн оюун санаа төлөвшөж чадаагүй байгааг судлаачид хэлж байна. Тиймээс Монголын мэдээ агентлаг ардчлал ба оюун санааны төлөвшил сэдвээр цоврал сурвалжлага бэлтгэж байна. Энэ удаад бид хувийн өмч түүнд хандах хандлагын талаар сурвалжлалаа. Иргэн бүр хувийн өмчтэй байх эрхийг нь хуулиар баталгаажуулаад өгчихсөн өмч бол энэ нийгэмд таны байр суурийг илэрхийлж чадах томоохон үзүүлэлт юм а. Гэтэл манай иргэдийн дунд хувийн өмчийг үзэх үзэл төлөвшлгүй явсаар 24 жилдээ золгожээ. Хатуухан хэлэхэд хувийн өмчтэй баялаг бүтээгчтэй бид баячууд гэх нэрийн дор хамруулан гоочлсоор л байна. Монгол орны хувьд нь хувийн өмчтэй хүмүүс их цөөхөн байна. Ихэнх нь хувийн өмчгүй, газаргүй. Тэгэл одоо хөвчилж авсан өмч байхгүй. Ийм болохоор ядуу зүдүү одоо тэгээд дундаас доош амьдралтай иймдэг хүмүүс олон хэн байна шүү дээ. Хэтэрхий цөөхөн хүний гарт төвлөрсөн. Тэрийг бол одоо тэр мэдээж одоо тэр төвлөрүүлсэн ямар аргаар төвлөрүүлсэн гэдэг нь сонирн байхгүй юу? Зүү зохистой зөв замаар олж авсан өмч бол хүмүүсийн эдийн засгийн эрхчлөлөг олгоно шүү дээ. Хувийн өмчөө хөгжүүлэх хүн өөрсдөө ажиндалд нийлүүл ашиг өгнө шүү дээ. Ганцхан тэр зөв хуулийн дагуу зөвлөл явуулах хэрэгтэй. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 500 мянган машин техник байдаг гэсэн албан бус судалгаа яадаг. Энэ нь тухайн эзэмшиж байгаа иргэнийхээ хувийн өмч юм а. Гэхдээ манай иргэдийн дунд өмчийг үзэх үзэл төдийлөн сайн төлөвшөөг байгааг эрдэмтэн судлаачид хэлж байна. Монголчуудын дунд олон жилийн туршид төлөвшөж ирсэн баян хүнийг үзэх хандлага нь социализмын үеийн сэтгэлгээтэй холбоотой гэж судлаачид тайлбарладаг. Өөрөөр хэлбэл манад улс төрийн ардчлал нь эдийн засгийн ардчлалаасаа төрүүлээд явагдчихсан нь хамгийн том алдаа гэж байна. Тиймээс оюунлаг төлөвшсөн дундаж иргэд олон болох нь ардчлалын нэг үнэт зүйл болдог байна. Гэсэн хүмүүс л одоо айгүйх баяжаад байна.
Тэгээд энэ нь бол одоо өөрөө буруу юм бүгд хуучин шиг адилхан байх хэрэгтэй гэсэн ийм хуучин ойлголт руу бас яваад байгаа. Гэтэл арчлалын нэг суурьудаас зарчим бол өмч. За мэдээж томоохон одоо тий энэ бизнес эрхэлж байгаа хүмүүс чинь ажлын орлого юу бий болгож байгаа. Тэгэхээр компани юм уу томоохон бизнес эрхэлж байгаа хүмүүсийн нийгмийн хариуцлагатай байдал. Ардчлал бидэнд өмчийн олон хэлбэрийг хүлээн зөвшөөрч өмчтэй байх боломжийг олгосон аливаа нийгмийн эдийн засгийн үндэс нь хувийн өмчтөр тогтдог гэж судлаач томьёолдог. Өөрөөр хэлбэл өмч ямар байна вэ гэдгээс хамаарч нийгмийн харилцааны суурь бүрддэг байна. Тиймээс өмчтэй хүн гэж хинбэ гэсэн асуултыг бид эдийн засгчаас асуусан юм а. Зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд хэн хөдөлмөрч, ажилсаг, мэдлэгтэй, боловсралтай, чадвартай байна. Тэр хүний өмч бол өсөж үржиж идэг. Тэгэхээр хэн өмчгүй байна тийм ээ тэр хүн бол энэ нийгэмд одоо бас оршин тогтнох суурь бол их муутай байна гэсэн үг. Тэгээд энэтэй холбоотой хэлэхэд одоо өмчгүйгээрээ гайхуулдаг цаг бол өнгөрсөн. Харин өмчтэйгөөрөө бахархдаг цаг ирсэн. Тийм нийгэмд бид нар амьдарч байгаа. Монгол улсын иргэн бүр хувийн өмчтэй байх эрхтэй. Энэ нь зөвхөн танаас шалтгаална. Гагцхүү баялаг бүтээж хөдөлмөрлөж чадсан хүн л өмчтэй байдаг гэсэн ардчлалын зарчим үйлчилж байгааг ойлгох цаг болсныг судлаачид онцолж байсан юм а. Монголын нүд судлалын шилдэг загвар хүүхдийн хараа хамгаалах сүлжээ төсөл хэрэгжиж эхэллээ. Олон улсын эмч нарын багаас бүрдсэн Орбис байгууллагын их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвтэй 5 жилийн хугацаатай хамтарч эмч мэрэгжилтнүүдийг чадваржуулах, сүүлийн үеийн техник тоног төхөөрөмж нийлүүлэх, сургуулийн хүүхдүүдэд хийх харааны үзэлгийг эрүүл мэндийн тусламжийн нэг хэсэг болгох зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэх юм а. Энэ төсөл их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс гадна дорнод хөвсгөл зэрэг 5 аймагт хэрэгжинэ. Ингэснээр манай улсын нүд судлал хараа хамгаалах салбарын хөгжилд таатай олон үр дүн гарна гэж үзэж байна. Зэрэгцүүлэн тавьсан хоёр шуудаатай төмсний нэгийг нь Монгол нөгөөг нь Хятад гээд зарвал хэрэглэгч түүний ялгааг нь баттгаж өөрт хэрэгтэй мэдээллийг авахын тулд гарал үүслийн бичгийг нь унших ёстой. Харин манай улсад энэ төрлийн үйл ажиллагаа эрхлэгчид төмс хүнсний ногоог хаана хэрхэн тариалсан, ямар үр бордоо ашигласан, ямар агуулгад хадгалсан тухай тэмдэглэл хөтөлж баталгаажуулдаггүй юм а. Түүнчлэн хүлэмжийн аж ахуй эрхлэгчид хүнсэнд шууд хэрэгэлдэг улаан дойл, өргөст хэмэх зэргийг тариалахдаа мөрдөх стандарт байдгүй нь хүнсний бүтээгдэхүүний эрүүл ах үед сөргөөр нөлөөлөх эрсдлийг бий болгож байгааг мэрэгжлийн хяналтынхан хэлж байна. Монгол улсад анх удаа цэргийн нэр томьёоны тайлбар тойлох хэвлэгдлээ. Энэ бүтээл нь цэргийн шинжилгээ ухааны салбарт олон дэвшлийг авч ирж байна. Тодруулбал цэргийн нэр томьёоны талаар нэгдсэн нэг тайлбартай болсон. Цэргийн нарийн мэрэгжлийн тайлбар тойл бүтээх суурь үүссэн гэж судлаачид тодорхойллоо. Мөн энэхүү тайлбар тойл зөвхөн монгол хэлээр тайлбарлаа зогсохгүй, англи, орос хэлээр давхар орчуулсан гэдгээр нь онцлогтой. Цэргийн нэр томьёоны тайлбар тойл бүтээлд өргөн хэрэглэгддэг 3000 гаруй үгийг тайлбарласан байна. Онцгой байдлын ерөнхий газар гамшигын үед шуурхай мэдээлэл зарлан түгээх хөдөлгөөнт төвтэй болж байна. Энэ нь шуурхай удирдлага зарлан мэдээлэх төв дээр томоохон хэмжээний гэмтэл гарсан тохиолдолд түүнийг бүрэн орлон ажиллах хүчин чадалтай машин юм. Монгол улсад ашиглахаар болж байгаа хөдөлгөөн удирдлагын төв нь манай орны цагуурын онцлог Монголын нөхцөл байдалд бүрэн дохижуулж тусгайлан үйлдвэрлэсэн юм байна. Цагийн хүртээ хамтаагаад баярлалаа. Зөвхөн энэ он гарсаар нийслэлийн Баянгол дүүрэгт 43 хүүхэд гэмт хэрэгт холбогдсон байна. Тиймээс хүүхдүүдийг гэмтэргээс урьдчилан сэргийлэх ажлыг үе тэнгийнх нь гүйцэтгэхээр болж байна. Тодруулбал тус дүүргийн 13-47 дугаар сургуулийн сурагчдын дунд сэргийлэгч хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн үр дүнд хүүхдүүд зам тээврийн осолд өртгөө гэмт хэрэгт холбогдох эрсдэл буурна гэж төлөвлөж байна. Үзэгч таны харж байгаа эдгээр эх орончид бол Баянгол дүүргийн 47 дугаар сургуулийн сурагчид. Тэд өнөөдрөөс эхлэн эх орондоо тангараг өргөсөн бяцхан цэргүүд болж байна. Тодруулбал аюул гамшиг тохиолдсон үед анхны тусламж үзүүлэх чадвар, гамшигын үед ажиллах дадлыг эзэмшсэн иргэд болон төлөвших юм а. Би одоо 7 дугаараа тэгээд өсрөө улаан залмад орсон гэхээр би ирээдүйд эмч болохыг хүсдэг. Тэгээ анхны тусламжийг үзүүлсээр хүний амь насыг аврах боломжтой болохоор тэгээд би яг энэ сэргийлэгч гэдэг бүлэмгийг заавал сонгосон вэ гэх юм бол хүмүүстээ илүү ойр харьцдаг. Тэгээд
цагдаа болох тал руугаа илүү сайн ханддаг. Би өөрөө ч гэсэн цагдаа болохыг хүсдэг. Тэгээд найз нөхдийн дунд гэх юм бол бас нэг тиймэрхүү хүмүүс байгаа. Тэд нарыг энэ муу зуршлаас гаргахын тулд сэргийлж гэдэг хүлээсэн. Тус хөтөлбөрт хүүхдүүд өсвөрийн сэргийлэгч, өсвөрийн аврагч, өсвөрийн улаан загалмайч зэрэг 5 бүлэгт хуваагдаж ажиллах юм а. Тэд гэмт хэргийг бууруулах, анхны тусламж үзүүлэх, бие бэлдраа хөгжүүлэх зэрэг олон зүйлийг тус хөтөлбөрт хамрагдсанаараа олж авах боломжтой болж байна. Хамгийн гол нь найз нөхдөдөө үлгэр дуурайлал үзүүлэх нь маш чухал. Учир нь бие биенийхээ болохгүй байгаа үйлдэлийг томчуудаас илүү ойлгуулж чадах харилцаа хүүхдүүдийн хооронд үүсдэг учраас илүү үр дүнд хүрнэ гэж зааварлагч багш нар нь хэлж байлаа. Хүүхдүүд одоо багаасаа жишээ нь зуны удирдалд усан сэлэхэд сэлж чаддаг хүүхдүүд сэлж чаддаг болно. Манай хөтөлбөрт хамрагдсанаар инженерээ өөрийгөө болоод өрөөлийг үер усны аюулаас найз нөхдөд аврах тийм үү. Багаасаа ийм дадлаг туршлагатай бол би улаан заалмаач одоо сургууль дээр бэлтгэгдснээрээ хүмүүлэг иргэн бол төлөвшгийн. Эх орондоо иргэний арчилсан нийгэм байгуулахад хувь нэмрээ оруулсан тий. Иргэд бол төлөвшгийн. За тэгээд өөртөө болон бусдад анхны тусламжийн үзүүлэх чадвартай болно. Тангараг өргөсөн сурагчид өнөөдрөөс эхлэн сургалтанд хамрагдан тэд онлын мэдлэгээс гадна амьдралд өргөн хэрэглэгддэг олон дадлыг эзэмших юм а. Ганцхан жишээ дуртахад өсвөрийн аврагч хүүхдүүд усанд живсэн хүнийг аврахаас эхлээд амь насыг нь аврах олон тусламжийг үзүүлж сурна. Яг бүлгмийн зориулалтаар дугуйлын шиг гэхдээ хичээлийг яг мэрэгшсэн яг энэ онцгой байдлынхаа цагдаагийнхаа цэргийн штабын маань өөрсдөө заана. Тэгээ энэ танхимдаа яг бие дааж үйл ажиллагаагаа явуулна. Ингэснээрээ хүүхдүүдийг идэвхжүүлэх тийм үү цэргийн хойгоорч энэ хөтөлбөр өнөөдөр сургалтын хөтөлбөртүүд байхгүй байгаа. Энэ орон зайг нөхөх ийм хэмжээнд бид нар бол ажиллахаар хамтарсан багууд байгуулсан. Өсвөрийн эх орончдыг бэлтгэх хөтөлбөрт 7-оос 11-р ангийн 100 гаруй сурагчид хамрагдахаар болсон. Хэрвээ энэхүү ажил бодитоор үр дүнгээ өгч эхэлвэл цаашид улсын хэмжээнд энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжтой гэж зохион байгуулагчид нь онцлолоо. Дорногов аймгийн нутагт үйл ажиллагаа явуулж байгаа Францын хөрөнгө оруулалттай Арьева компани малчтын малыг эрүүлжүүлэхэд чиглэсэн томоохон төслийг хэрэгжүүлэхээр боллоо. Энэ төсөл хэрэгжснээр орон нутгийн мал эмнэлгийн салбарын чадах бэхжээ зогсохгүй мөн малчид малаан эрүүлжүүлэх уламжлалт даргаан сэргээн зах зээлэн өргөжүүлэх боломж нэмэгдэнэ. Дорногов аймгийн Улаанбаатар болон Сайншин цумын Зүүн Баян багт 2 жилийн хугацаатай хэрэгжүүлэх төслийн нийт санхүүжилт нь 1.3 тэрбум төгрөг. Ийм том хөрөнгө оруулалт хувьд шилжсэн манай улсын мал эмнэлгийн салбарт сүүлийн хэдэн жил бараг хийгдэж байгаагүй томоохон хөрөнгө оруулалт болж байна. За энэ хөрөнгө оруулалт Арьева Монгол компани үйл ажиллагаа явуулж байгаа орон нутгийн малын өвчтлийн шалтгааныг тогтоож малыг эрүүлжүүлэхэд чиглэгдэх юм. Арьева Монгол компани 1997 оноос хойш үйл ажиллагаа явуулж Дорногов аймагт үйл ажиллагаа явуулж, хайгуулын үйл ажиллагаа явуулж 14 жил болж байна тийм ээ. 14 гаруй жил одоо энэ үйл ажиллагаанд олборлолтынхаа үйл ажиллагаанд ороогүй байхад нь олон хүндрэл учирч ирсэн. Ялангуяа малын эрүүл мэндтэй холбоотой өнгөрсөн хугацаанд юу болоод өнгөрөө гэдэг асуудал дээр энэ чиглэлээр цаашдаачсан хариулт өгөх. Ялангуяа энэ бүс нутагт мал эрүүл байгааг нотлох энэ чиглэлээр малын эрүүл мэндийн чиглэлээр түргэн шуурхай хариу өгөх, орон нутгийн малчтад малын эрүүл мэндийн чиглэлээр туслах, дэмжлэг үзүүлэх энэ олон чиглэлээр үр дүнтэй ажиллана гэдэгт итгэлтэй байна. Энэ нутгийн малын эрүүл мэндийн асуудал бидний хувьд амин чухал асуудал байж ирсэн юм а. Бид үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш малын өвчлөлттэй холбоотой асуудал зөв шийдэл олох гэж ихээхэд чармаалт гаргаж ирсэн. Түүний нэг илэрлэл нь энэхүү төсөл гэж хэлж болно. Энэ төслийн эцсийн үр дүн малыг эрүүлжүүлэхэд чиглэлээ зогсохгүй. Орон нутгийн мал эмнэлгийн салбарыг бэхжүүлэхэд бодит хөрөнгө оруулалт болно гэж найдаж байна. Мал эмнэлгийн үйлчлэгээ малчдын хамтын санаачлагыг дэмжих төслийн гэрээнд Сайншин хотноо талууд гарын үсгээ зурлаа. Төслийн 2 жилийн хугацаанд Францын 1, Монголын 2 малын эмч сумдад ажиллаж малчдад 24 цагийн үйлчлэгээ хүргэнэ. За мөн малын эрүүл мэндийн сургалтыг малчдын бүлгүүдээр дамжуулан хүргэж орон нутгийн мал эмнэлгүүдийн чадхыг сайжруулахад газар дээр нь бодит дэмжлэг үзүүлэх юм. Гаднаас ирж байгаа энэ мэрэгжилтэн бол дэлхийд бас нэртэй сайн мэрэгжилтэн ирж байгаа. Энэ хүнээр дамжуулаад бид нар орон нутагт манай малын эмчнэр болоо тий бусад аж ахуйн нэгжүүд маань одоо энэ зүйл дээр бол хамтран ажил суралцах их том үүд хаалга нэгдэж байгаа. Арьева компани үйл ажиллагаа эрхэлж байгаа нутгийн малчид малын өвчлөл өгөхөд тодорхой шалтгаангүйгээр нэмэгдсэн гэсэн гомдлыг байнга тавьж ирсэн. За энэ төсөл хэрэгжснээр тухайн сумдын малын өвчлөлийн шалтгааныг тогтоогоо зогсохгүй мөн малчид малаа эрүүлжүүлэхэд гадны туршлагатай эмчээс заавар зөвлөгөө авах боломж бүрдэж байна. Одоо үзэгчдийн анхаарлыг дэлхийн мэдээнд хандуулъя.
Америкийн 37 мужийн 90 гаруй хот Канада, Их Британд ч эсэргүүцлийн хөдөлгөөн өрнсөн ч Миссури мужийн захирагч Жей Никсон Фергюсоны өнгөт хариуцсан хүүгийн амьд хүрсэн хэргийг тангарахтны шүүхээр дахин хэлэлцүүлэх хураалгыг хүлээн авахаас татгалзсан байна. Өнгөрсөн даваа гарагт тангарахтны шүүгчид энэ хэрэгт холбоотой цагдаагийн ажилтнанд эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй байх шийдвэр гаргасан нь улс орон даяар эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөхөд хүргэжээ. Өчигдрийн хувьд эсэргүүцлийн хөдөлгөөн харьцангуй тайван уураймсгалтай болж байсан юм. Гэхдээ л хууль сахиулагчид нийт 58 хүнийг саатуулан хорьсон байна. Фергюсоны дагуул Сент Луис хотын зөвлөлийн байр руу хэсэг жагсагчид айран оржээ. Гэвч тэд захиргааны байрыг түвэлгүй өсвөр насны хүүхдийг буудсан Дарин Уилсон цагдааг шүүж байгаа мэтээр хурал хийцгээсэн байна. Энэ хооронд Фергюсон хотын оршин суугчид нэгдэн өнгөрсөн мягмар гарагийн орой жагсагчдыг түвээсэн бүхнийг эмхэлж зэгсэлж байлаа. Энэ 7 хоногт төдийгүй өнгөрсөн хэдэн сард эвдлэн сүйтгэж нурааж байсныг олон хүл харсан байх гэж бодож байна. Гэхдээ инх амгалан байхыг, бусдыгаа инэрч хайрлахыг, нэгдэж нэгтрахын төлөө байгаа маш олон хүн байдаг. Тэр л хүмүүс өнөөдөр энд цуглаад байна. Үнэхээр нэгдэж бие биенээ хүндэтгэн хайрлаасай, бие биенээ дэмжээсэй л гэж хүсэж байна. Фергюсоны оршин суугчдыг хөлийн чандадч дэмжиж эвсанаа нэгтэй байгаагаа илэрхийлж байна. Торонто хотынхан өнгөрсөн мягмар гарагт харин лондончууд өчигдөр Америк нэгдсэн улсын элчин сайдын яамны гадна цуглаж өсвөр насны хүүгийн амьд хүрсэн цагдаагийн ажилтныг цагаатгасныг буруушаасан Фергюсоны иргэдийг дэмжин жагссан байна. Ер нь өнгөрсөн 8 дугаар сарын 9-нд Фергюсонд гарсан энэ хэрэгээс хойш өсвөр насны нийт 14 хүүхэд хууль сахиулагчдад буудуулж амиа алдсныг Вашингтоны Daily Beast сэтгүүл нийтсэнийг олон улсын хэвлэлүүд дамжуулж байна. Хонконгод жагсагчдын ашиглаж байсан хаалт хамгаалалтыг зайлуулсан ч эсэргүүцлийн хөдөлгөөн үргэлжилсэн хэвээрээ байна. Өчигдөр Бангкок дүүрэгдэх бүх хаалтыг буулгаж зайлуулснаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөн сэргэжээ. Хууль сахиулагчид эрх баригчдын тушааснаар хотын төв хэсгийг ийхүү чөлөөсний зэрэгцээ тэдний ажилд саадуулж байсан 100 гаруй жагсагч түүний дотор оюутны хөдөлгөөний 3 чудардагчийг баривчлаад байгаа юм. Гэхдээ бас өнгөрсөн 10 дугаар сард жагсаал цуглааныг тараахтаа хүч хэрэглэгтэн хэтрүүлсэн гэх үндсэлээр цагдаагийн 7 ажилтныг хорьсон гэсэн мэдээ ирж байна. Өчигдөр ч цагдаагийнхан болон жагсагчид хоорондоо сөргөлдөцгөөж ноцтой мөргөлдөөн болж харин дэврэлгүйгээр намжсан байна. Оюутны хөдөлгөөнийхэн Хонконгийн захирагчийг ард иргэдийн шууд сонгуулиар сонгох шаардлага тавин жигсаа мэдэгдэж байна. Гэвч өнгөрсөн 10 дугаар сарын дундуураас тэдний тоо эрс өсөөрсөн тул анх эхэлсэн шигэн олон хүн хамарсан жигсаал цуглаан бараг болохгүй болов гэж ажиглагчид үзэж байна. Умард Атлантын эвслийн Европ дахь хуурай замын хүчний командлагч Филипп Бредлау Оросын холбооны улс хүчээр өөртөө нэгтгэсэн Кримийг цэрэгзүүлж байгаагаа хар тэнгисийн сав газартаа бүхэлдэн хяналтан тогтоох зорилгоор ашиглаж болзошгүй хэмээн үзэж байгаагаа мэдэгдэжээ. Тэрээр Киев хотноо хийсэн мэдээлэлдээ Крим дэх цэргийн байгууламжууд нь хар тэнгисийн бүс нутагт нөлөөлөх болно гэж онцлсон нь баггүй маргааныг дэгдээгээд байна. Өчигдөр Оросын холбооны улсын батлан хамгаалахын яам Кримд 30 гаруй байлдааны техник түүний дотроос 14 сөнөөгч болон бөмбөгдөгч онгоцуудыг байрлуулад байгаагаа зарлалаа. Эдгээр онгоцнуудыг Краснодарын хязгаарын баазаас Крим дэх эс хүчний Белбек бааз руу шилжүүлсэн байна. Үүний зэрэгцээ НАТОгийн генерал Украины зүүн нутагт Оросын олон тооны цэргийн албан хаагчид байрлаж салан тусгаарлагчдыг сургаж зөвлөгөө өгч байгаа тухай мэдэгдсэн байна. Харин Оросын холбооны улсын эрх баригчид цэрэг зэвсэг техникэн Украины нутаг руу оруулсан гэж барууныхны баталгааг эрс няцаасаар байна. Барууны орнуудаас Оросын холбооны улстай холбоотой асуудал харьцангуй аяду хүлээцтэй ханддаг барууныхан болон Оросын холбооны улсын хоорондох зуучлагч гэгддэг Германы канцлер өчигдөр харин Оросын холбооны улсын бодлого үйл ажиллагаа эрс шүүмжилсэн мэдээлэл хийгээд байна. Тэрээр Бундестагийн гишүүдийн өмнө үхлэхдээ Украины асуудлаар Орост буулт хийхгүй гэдгээ баталлаа гэж ажиглагчид тэмдэглэж байна. Донецк, Луганск дахь тулаанд Орос шууд эсвэл далдаас оролцож байгааг хэн ч зөвтгөхгүй. Оросын бодлого үйл ажиллагаа Европ дахь инх тайван дэг журмыг алдагдуулж болзошгүй байгаагийн зэрэгцээ олон улсын хим хэмжээгч хайхрахгүй байгаагийнх нь илэрхийлэл болж байна. Донецк, Луганскийн өнөөгийн байдал эвлэрэлтэй хамаарахгүй болчиход байна. Тиймээс Оросын эсрэг эдийн засгийн нэмэлт 20 гаруй хэмжээ авахаас өөр аргагүй байна.
Инхүү Германы канцлер Оросын Украины харилцааны хямралтай нөхцөл байдлыг зохицуулахыг чармайж байснаас нь татгалзаж байгаагаа илэрхийллээ. Өөрөөр хэлбэл аль болох эвлэрүүлэн зуучлах гэсэн хүчин чармайлт нь үр дүнд хүрээгүй нь баталгаа боллоо гэж тэмдэглэж байгаа ажиглагчид ч байгаа юм а. Бид та бүхэнд цагийн хүрэлт мэдээллийн хөтөлбөрийнхөө өнөөдрийн дугаарыг хүргэлээ. Хөтөлбөртэй хамтдаа байсан та бүхэнд баярлалаа. Тавтай сайхан амарцгаарай.